Дараагийн мэдээг танилцуулъя. Их Британд нэгэн хэрэг гарсан байна. За хулгайчдын хувьд Их Британд үнэтэй тооцогддог урлагийн үзмрийг бол хулгайсан гэмт хэрэгт холбогдож байгаа юм байна. За тэдний хулгайсан эд нь 475 сая фунт стерлингийн үнэтэй алтан султур байсан юм байна. За тухайн султурыг Черчиллийн төрсөн нутаг болох Беллинхэм ордноос хулгайсан тогтоогдсон. За ингээд хоёр одоо гэмт хэргийн бүлгийн гишүүнд ялыг нь ногдуулсан байна. За тухайн бүтээлийг хийсэн уран бүтээлч нь Италийн Маурицио Каталин гэсэн ийм уран бүтээлч байсан юм байна. За тэрээр энэ бүтээлээ хийхдээ хит гайхуулсан одоо хэрэглээг шүүмжилж тухайн бүтээлээ хийсэн. За бүтээлийн нэр нь Америк нэртэй ийм жорлонгийн суултуур байсан. За тухайн үедээ хулгайлагдахаас өмнө хэдэн хоногийн туршид бол үзэсгэлэнгийн байшин дэлгэгдэж байсан. Гэвч 5 этгээдээс бүрдсэн бүлэглэн Беллинхэм ордон руу орж бүрэн ажиллагаатай төхөөрөмжөөсөн салган авч тухайн суултуурыг хулгайлсан байна. За хулгайлсныхаа дараа тухайн одоо суултуурыг олон хэсэг болгож хайлуулж зарсан. За нийтдээ суултуурыг хийхэд 98 кг жинтэй алт одоо орсон. За энэ нь бол өртгөөрөө 3.3 сая еврогийн үнэтэй ийм алт хэрэгэлсэн юм байна. Хулгайчдын нэг болох 40 настай Джеймс Шен 4 жилийн хорих ял авсан бөгөөд за тэр өмнө нь бас олон гэмт хэрэг үлдэж байсан юм байна. За бэлэн мөнгөний машин дээрэмдсэн музейд хулгай хийсэн. За мөн заллингийн хэрэг үлдсэн гэсэн ийм хэрэгүүдийнхаа төлөө 19 жил 4 сарын ял одоо аваад байсан бол үн дээрээ нэмэгдээд 4 жилийн ялыг авахар болсон байна. За энэ этгээд бол суултуурыг бэрхлээнээс нь лантуугаар салгаж авсан юм байна. За өөр нэг одоо ял авсан этгээд нь 39 настай Майкл Джонс бөгөөд 27 сарын хорих ял авч байгаа. За шүүгч түүнийг одоо гэмт хэрэг үйлдгээс өмнө тухайн газарт бол судалгаа тагнуулын үйл ажиллагаа хийсэн гэдэг гэмт бурууг нь тогтоосон байна. За гэхдээ хулгай хийсэн бүлэглэлийн гишүүн гэдгийг нь одоогийн байдлаар баттай хэлж чадахгүй байгаа гэдгээ мэдгдсэн. За тухайн хулгайг хийхээс өмнө нэг өдрийн өмнө тухайн байгууламжин дээр очиж туршилтын үйл ажиллагаа хийж үзсэн нь бол шүүхтэр гайхалтай гэж одоо тодорхойлсон ийм одоо хулгай үйл ажиллагаа болсон юм байна. За бүлэглэлийн бусад гишүүдийг бас мөн хулгай хэрэгээр ял оноосон байна. За энэхүү одоо бие засах суултуур нь өмнө нь Нью-Йорк дахь Гугенхаймын музейд тавигдаж байсан бөгөөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эхний бүрэн эрхийн одоо хугацаанд зээлэр авахыг тухайн үед санал болгож байсан юм байна. За гэвч бол цагаан ордон үүний оронд Ван Гогийн зургийг авахар шийдвэрлэж байсан. За энэ одоо бүтээлийг бүтээсэн Италийн уран бүтээлч нь Маурицио Каталин гэж хүн бөгөөд за өмнө нь бол бас олон сонирхолтой бүтээлүүдийг бүтээж байсан юм байна. За тухайлах юм бол ханд наасан гадлын ийм наалтыг бүтээж 2024 онд Нью-Йоркод басан дуудлага худалдаагаар 6.2 сая доллараар зарж байсан ийм түүхтэй. За харин тухайн одоо хулгай болсон Беллинхемийн ордон 18 дугаар зуунд баригдсан ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн ийм газар юм байна. За тухайн энэхүү ордонд бол жил бүр олон мянган зурчид ирж урлагийн бүтээл за ордон тавигдсан одоо тавилгыг нь сонирхдаг ийм үзмрийн чухал газрыг бол тухайн одоо хулгайчид бүлэглэн хулгайлж одоо үнэтэй үзмрийг нь өөрийн гартаа оруулж авсан. За байна. За үүнийхэн төлөө мөн ял сонсож байгаа юм байна.